Сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараар та бүхэндээ супер өндөр наснуудын тухай судалгааны үр дүнгийн мэдээллийг хуваалцъя. Эрүүл хөшрөл гэдгийн жил ирэх тусам хідэн борол ус нэмэгдээ зогсохгүй, арай илүү мэрэгэн ухаан, амьдралын жижиг зүйлсийг илүү их үнэлэх гэсэн санааг хүлээн зөвшөөрөхийг хэлнэ. Бид хөшрөх тусам бидний ой санамж бүдгэрдэг. Гэхдээ азтай цөөн хідэн хүний хувьд энэ нь үргэлж тийм байдаггүй байж магадгүй юм. Өрхийн эмч бестселлер зохиолч доктор Марк Хамын супер хөгшчүүд гэж нэрлэгддэг эдгээр хүмүүс хэмбэ? Мөн тэдэн шиг амьдрахын тулд бидний хөгжүүлж болох ховор шин чанаруудыг тодорхойлсон. Тэгвэл супер хөгшрөлт гэж юу вэ? Хөгшрөлийн үндэсний хүрээлэнгийн мэдээснээр зарим хүмүүс 80-90 нас хүртэл танин мэдхүн хувьд хурц хэвээр үлдэж, танин мэдхүн буралд нь хөгшрөлийн байгалийн хэсэг гэсэн нийтлэг таамаглалыг үүсгэдэг. Эдгээр хүмүүсийг супер хөгшрөлт гэж нэрлэдэг бөгөөд бид бүгд тэднээс суралцах зүйл их байдаг. Судалгаагаар судлаач супер настай хүмүүсийн тархинд ванаканамо хэмээх тодорхой төрлийн эсийн нейтрал хамаагүй өндөр байгааг тогтоожээ. Энэ нь чухал бөгөөд эдгээр мэдрэлийн эсүүд нь ухамсар болон нийгмийн оюун ухаантай холбоотой байдаг. Доктор Хаймын супер настай хүмүүст ажигласан хэд хэдэн ховор шин чанарыг бусад хүмүүст хэрэгжүүлж болно. Бие махбод оюун ухаанаа удаан хугацаанд залуу байлгадаг супер настай хүмүүсийн 7 шин чанарыг танилцуулъя. Үүнд нэгдүгээрт нь супер настай хүмүүс бие махбодын хувьд идэвхтэй байдаг. CDC-ийн судалгаагаар биеийн тамирын дасгал нь танд бодох, суралцах, асуудлыг шийдвэрлэх, сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг мэдрэхэд тусалдаг. Энэ нь ой санамжийг сайжруулж, төгшүүр сэтгэл готрлыг бууруулж чадна гэж тайлбарлажээ. Мөн нэгэн судалгаагаар судлаачид дасгал хөдөлгөөн бага хийдэг хүмүүс бусдаа харьцуулахад танин мэдхүн бууралтад өртөх хандлагатай байдаг болохыг тогтоожээ. Испаний судлаачид 70-85 насны 119 хүний бүлгийг 8 жилийн турш судалж ажигласан байна. Судлаачид супер хөгшчүүдийг хамгийн гүнзгий ялгаж харуулсан зүйл бол тэд дасгалын давтамж ижил байсан ч ердийн ахмад наснуудаас илүү хурд хөдөлгөөн авах самбаатай тэнцвэртэй байдаг болохыг тогтоосон байна. Их Британий нэгэн судалгаагаар өдөр бүр ердөө 9 минутын дунд зэргийн эрчимтэй дасгал хийх нь сэтгэх чадварыг сайжруулдаг болохыг тогтоожээ. Хоёрдугаарт нь тэд байнга шин зүйл сурах туршилтаа байдаг. Судалгаагаар уншихаас үүдэлтэй тарих өдөөх үйл ажиллагаа нь амьдралынхаа туршид оюун санааны хувьд илүү өдөөгч үйл ажиллагаанд оролцдог хүмүүсийн хөгшрөлтийн үед танин мэдхүн бууралтыг удаашруулдаг болохыг харуулсан байна. Ном унших нь бусдыг ойлгох, сониуц зангаа хөгжүүлэх, үхсийн санд нэмэгдүүлэх, стресс тайлах, нойрны чанарыг сайжруулахад тусалдаг болохыг тогтоосон. Мэдрэл судлаач доктор Денис Паркын хийсэн судалгаагаар шинэ ур чадвар эзэмших нь ямар нэгэн сонирхолтой зүйлийг олж мэджээ. Энэхүү судалгаанд 200 ахмад оролцогчдод өөр үйл ажиллагаа даалгаж 7 хоногт 15 цагийн турш 3 сарын турш эдгээр үйл ажиллагаанд оролцуулж туршсан байна. Эцэст нь эдгээр оролцогчдод ой санамжийн тест өгч бусад хяналтын бүлгүүдтэй харьцуулсан байна. Түүнчлэн хамгийн хэцүү ур чадвар болох гэр зураг сонирхсон оролцогчдыг бусад бүлгүүдтэй харьцуулахад хамгийн их ашиг тусаа харуулж ой санамж хамгийн их сайжирсан үзүүлэлттэй байгаа нь ажиглагдсан байна. 3-дугаарт нь супер хөгшчүүл нойрыг чухалчилдаг. Нойр суг таны тарих Альцгеймерийн өвчний хөгжлийн ихэнх үед хуримтлагдсан хорт хаягдлыг цэвэрлэдэг. 2022 онд хийсэн Канадын судалгаагаар 7 хоногт 3 ба түүнээс дээш шөнө 3 сарын турш унтахад бэрхшээлтэй байх нь ахмад наснуудын ой санамж муудах эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. 4-р нь супер хөгшчүүлд 80 нас хүртлээр сайн ажилласаар л байдаг. Энэ нь ихэнх хүмүүс таалагдахгүй байж болох ч тэтгэврт гарахаа хойшлуулах нь урт хугацааны таны ой санамжинд ашигтай байж магадгүй юм. Францад бараг сая бие даасан хөдөлмөр эрхэлдэг ажилчдын донд хийсэн томоохон судалгаагаар тэртүүд гарахаа хойшлуулах нь хүмүүс Альцгеймерийн өвчин зэрэг зөнөгрөл үүсэх эрсдэл багтаа байж магадгүй гэсэн дүгнэлт гаргаж онцолжээ.
Ажиллах замаар бид тархиа тасралтгүй ашиглаж ажиллахаас өөр аргагүй болдог гэж Парел бичжээ. Энэ нь бидний тархи өдөр бүр сурч мэдсэн зүйлээ байнга суралцаж баттгаж байгаа гэсэн үг юм. 5-дугаарт нь тэд өөрсдийгөө гэр бүл найз нөхдөөр хүрээлүүлдэг. Нийгэм шиг нь олон талын ашиг тустай бөгөөд судалгаагаар анхаарал ой санамжийг идэвхжүүлж мэдрэлийн сүлжээг бэхжүүлэхэд тусалдаг болохыг баталсан байна. 12,000 оролцогч хамрагдсан томоохон судалгаагаар ганцаардл нь бидний стрессийн эрсдлийг 40%-аар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Энэ нь нийгмийн харилцаа холбоо хэр чухал болохыг онцлсан байна. Хэрвээ та нийгмийн харилцаа холбоо тогтооход бэрхшээлтэй байдаг бол дараах зүйлсийг анхаарч үзээрэй. Үүнд хуучин нөхөрлөлийг сэргээх, бат бөх холбоо тогтоох, тоо хэмжээнд анхаарлаа хандуулах хэрэггүй. Хэрвээ биечлэн уулзах боломжгүй бол интернет технологиг ашиглахыг хичээгээд үзээрэй. Харвардын сэтгэл судлаач доктор Оливер Валдингер 50 наснда харилцааны сэтгэл ханамж нь холестерин түвшингээс 80 наснда эрүүл мэндийн илүү их сайн үзүүлэлттэй болохыг тогтоожээ. Энэ нийгмийн харилцаа биднийг илүү ад жаргалтай эрүүл байлгадаг гэж судалгаагаар дүгнэгдсэн байна. 2023 онд невролог сэтгүүлд нийтлэгдсэн Японы судалгаагаар өдөр бүр бусадтай холбогддог ахмад наснуудын тархины гол хэсгүүдийн агшил найз нөхөд хамаатан садантайгаа ховорхон харьцдаг хүмүүсээс бага байсан гэж мэдэгджээ. Магадгүй ийм ч учраас ганцаардмал мэдрэмж төрдөг хүмүүсийн ой санамж хамгийн хурдан бөгөөд хамгийн удаан буурсан байх. 6-дугаарт нь супер ахмадууд нийгэмдээ гүнзгий оролцдог хэвээр байна. Супер настангууд бие махбод оюун ухаанаа залуу байлгахын тулд нийгэмдээ идэвхтэй оролцсон байдлаа хадгалсаар байдаг. Альцгеймерийн судалгааны сангийн Фишер төвийн мэдээлснээр 2476 оролцогчийг хамруулсан судалгаагаар сайн дурын ажил хийдэг ахмад наснуудыг сайн дурын ажил хийгээгүй үед тэнгийнхнээсээ илүү сайн ой санамж, сэтгэн бодох чадвартай болохыг тогтоожээ. Бусдад туслах тусам сайн бөгөөд 7 хоногт хэд хэдэн удаа сайн дурын ажил хийх нь сард 1-100 удаа эсвэл хаяа сайн дурын ажил хийдэг хүмүүстэй харьцуулахад тархины эрүүл мэндэд хамгийн их дэмжлэг үзүүлдэг болохыг онцлсан байна. 2025 онд Калифорни Дэвис их сургуулийн хийсэн судалгаагаар зорилгын мэдрэмж өндөртэй хүмүүс танин мэдхүн сулралд орох магадлал багтаа болохыг тогтоосон байна. Судалгааны зохиолч доктор Ализа Вингогийн хэлснээр зорилгын мэдрэмжтэй байх нь тархийг насаа их тусам уян хатан байлгахад тусалдаг бөгөөд амьдралын зорилго бол бидний тэтгэж чадах зүйл юм жээ. 7-дугаарт нь тэд чухал хүмүүстэй харилцаатай байдаг. Өндөр наснууд бие махбод оюун ухаанаа залуу байлгахын тулд чухал байр суурь, эзлэх холбоо харилцаагаа хадгалж байдаг. Нийгмийн холбоо нь бидний сэтгцийн болон бие махбодын эрүүл мэндэд чухал үүрэгтэй. Судлаачдын дүгнэснээр нийгмийн тусгаарлалт ганцаардл нь зүрхний шигдээс цус харвал, эрт нас баралтын эрсдэл өндөртэй болохыг тогтоожээ. Таны амьдрал дахь хүмүүс бол таны хэр удаан, хэр сайн амьдрахад хамгийн дутуу үнэлэгддэг хүчин зүйлсийн нэг юм. Нөгөө төгөр нийгмийн тусгаарлалтанд зүрхний өвчин, сэтгэл готрал, таны мэдхүн буралтын эрсдлийг нэмэгдүүлдэг. Иймээс хайртай хүмүүстэйгээ нийгэмшиж цагийг өнгөрөхөө бүү мартаарай. Энэ нь танд урт хугацаанд үр дүнтэй сэтгэл ханамж, баяр хөөр, ад жаргалыг өгдөг салшгүй хэсэг байж болох юм. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.